За би нэг ийм юу асуух гэсэн. Нэгдүгээрт энэ за бомбын асуудлыг сангийн сайдад хариуцуулж байгаа юм байна. За хуучин бомбын одоо асуудал бомбын үндэсний хорон сангийн сайд ахалдаг байсан. За одоо бол хэдүүлээ бомбын сэргэлт бас гээд нилээдгүй юм хийчлээ. Оросд бол зам тээврийн сайд нь хариуцдаг. Яг бол энэ тэр чигээр тээвэр логистикийн асуудал байдаг. За зарим улс оронд эдийн засгийн хөгжлийн сайд нь хариуцдаг. Одоо бид нараас эдийн засгийн хөгжлийн яамн дээр гадаад худалдаагаа хариуцуулаад гадаадын хөрөнгө оруулалтын төрөлтөл асуудлууд хариуцагдж байгаа байсан цаг үед эсвэл тэндээ байх ёстой байх байсан юм шүү. Сангийн сайдын доор төсвийн орлогыг бүрдүүлдэг татвар гайлгаа 2 том бүтц байдаг. За сангийн сайд бол үүнийг хариуцаад явах нь бол угаасаа зүйтэй. Тэнгүүд нэг ийм л юм үүсчихэд идэм байлээ л дээ. Хил дээр нэг 2 том хүчтэй байгууллага байдаг. Гайл, хил хамгаалах 2 гэдэг. Тэгээ одоо гайл гэдэг том айлдаа нөгөөх нь бас ингээд уусаад орчих гээд байдаг. Тэгээд нөгөө бомбын ингээд одоо асуудлын одоо хариуцсан бүтэц бүрэлдэхүүн нь хил хамгаалах нь нэг тэрүүнийхээ доор орчих гээд байгаа юм шиг болцоод байдаг. Нэг ийм үзэгдэл байгаад байдаг. Учраас юун төлөө эдийн засгийн асуудал хариуцсан тэргүүндэд шадар сайдтай гэж болсон билээ. Энэ бол гадаад худалдааны бомбт бол нэг том механизм учраас тэндээ байх хэрэгтэй байсан юм шүү. За сангийн сайдын дэргэд бол өмнө нь тийм бүтэцгүй байхад бол нилээдгүй сайн ажиллаж исэн гайл гэдэг том бүтцээр ажиллаж исэн. Хятадд бол энэ бол та мэднэ штэ. Гайлын дарга нь одоо бомбын хаан даргыг хийгээ явж байгаа. Гэхдээ тэр нь гайлын дарга нь бол сайдын рангтай хүн. Өвөр Монголын гэхэд өвөр Монголын худалдаа айлж үйлдвэрийн танхимын дид дарга бөгөөд бомбын дарга гэж явж байгаа. Худалдаатайгаа ууж явдаг энэ бүтэц бүр. Гэтэл манад бол нэг төсвийн орлого бүрдүүлдэг гайлтайгаа очиод уягдчих юм шүү дээ. Түүн дээрээ та бүхэн маань буцаад өмнөх бид нар засгаж исэн юм руугаа буцаад орчих үү дээ нэгдүгürt. За хоёрдугаарт өргөн барьсан хуулийн дээр одоо энэ одоо нэг 3 сарын дотор өөрчлөлт оруулж болохгүй гэдгийг л одоо өөрчлөгчл оруулж ирсэн юм шиг байна. Одоо тэгэхээр зөвхөн бүтэцтэй холбоотой энэ өөрчлөлтийг хийх гэж байгаа юм шиг уншигдаад гэтэл та бүхэн төсвийнхаа одоо тодглоо өргөн барихтаа орлого бас тасарч байгаатай холбоотойгоор өргөн барьж байгаа гэдэг. Гэхдээ ер нь ингэж харагдчихлаа төсвийн байнгын дарга. Энэ төсвийн тогтвортой хааллын тухай хуулийн 7-гийн 5-ыг за энэ уг нь бол санаа нь болохоор хавар нь бид нар төсвийн хүрээгээ батлуулангуудаа намар төсөө өргөн барихтаа төсвийнхаа хүрээг өөрчилчихэд байгааг л болиё гэж л энэ үнийг анх оруулж ирсэн. Гэтэл төсвийн тодтгол хийхэд энэ шууд орлого тасарвал бид нар төсвийнхаа хүрээний тодтгол хийх хүрээгээ өөрчилчихэд ахаа 3 сар хүлээж иж тодтголоо өргөн барина гэхээр тэр хооронд орчин төсөв бүр хүндэрчин үсттэй. Яг одоогийн нөхцөл байдлыг харах юм бол тэгэхээр энэ үнийг нэг жоохон 7-гийн 5-ыг жоохон өөрчлөхгүй бол төсөв хүндэрх юм бол төсвийн тодтгол хийхийн аргагүй дор хаяж 3 сар хүлээхээс аргагүй нэг юм нөхцөл байдал үүсчихэд байгаа. Эсвэл одоогийнх шиг засгийн газрынхаа бүтэц тийм байна. Яг ер нь нөгөө нэг төсвийн тодтголынх 3-4 нөхцөл чинь биелчих юм бол энэ заалт хамаарахгүй гэж л өөрчлөх хэрэгтэй юм шиг үлээ л дээ уг нь. Тэгэхгүй болохоор засгийн газрын бүрэлдэхүүнийг гэж өөрчлөөд байгаа чинь бас учир дутагдaltaй гэж хэлээд байна. За Жавхлан сайд дараа нь Бямцэг сайд. Дөрөв номын микрофон. За харин тий зовлонтой гишүүний асуултанд хариулъя. За дараалалаар нь хариулъя. 3 зүйлээ ярьлаа. За бомбын асуудал дээр засгийн газар дээр ингэж яригдсан. Ер нь бол энэ сангийн яамны эрхлэх асуудал дээр байсан сайдтай болтол. Би өөрөө санал гаргаж ирсэн. За энэ бомбын асуудал бол одоо манай гадаад худалдааны эдийн засгийн улсын хувьд бол их чухлаа. Тийм учраас одоо тусдаа өөрөө бий даасан сайдтай байвал илүү их үр дүн гарах юм байна. Тэгээд шин сэргэлтийн бодлогын өрөөнд бомбын асуудал өөрөө чухал асуудал байсан учраас ингэж одоо фокус өгч ингэж болж ирсэн. За одоо ингээд буцаад бас орлого төлөвлөгөөтэй холбоотой засгийн газар яалтж байхгүй зардлын амны хумих ийм нөхцөл байдал үүсэж байгаа учраас яамгүй 3 сайд дээр ийм арга хэмжээ авч байгаа. За аль ямар нэгдэх үү гэдгийг бас нэлээд ярьсан байгаа. За яг дэвтүцийн амд руу бас тийм улсууд байдаг байх. За тэгэхээр энэ удаа бол манай худалдааны эдийн засгийн улсын хувьд бол энэ илүү их эдийн засгийн тал руугаа салбар орны зохицуултын асуудал болж үүснэ. За дээрээс нь боломжтой сайд сайн мэдж байгаа. Таны дэд сайд байх үед ч бас эхэлж ирсэн. Манай бомбтуудаас одоо ер нь бараг 80% нь бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж яг эд хийгдэж байгаа ийм үеийн Азийн хөгжлийн банк Хятадын бүцэлтгүү тусламжаар одоо 2 том төсөл хэрэгжиж байгаа. За энэ төслүүд ч гэсэн уг нь манай дээр байсан. Тэгээ бомбын сэргэлт бомбын сайдтай болгоод дагуулад явуулж ирсэн. За эдгээр ажлууд бас энэ ковид үед бас нэлээд саадсан, хөрөнгө мөнгөнд саадсан. Ер нь бол бараг 80-90% ажлыг нь манайх хийж байгаа.
энэ төслүүдийн хөрөнгө санхүүтэй холбоотой энийг тасалдахгүй байх. За тийм учраас ерөөсөө ойрын жилүүдэд бүтээн байгуулалтын ажлуудыг яралта дуусгах салбар орнотын зохицуултуудыг хийх ийм одоо ажлууд үе шат байна. За тийм ч учраас манай дээр ингэ шилжиж ирлээ гэж бид ойлгож байгаа. За мөн одоо энэ юу вэ? Мягнас орилын сангийн одоо том төслүүд байна. Том төсөл байна. За энэ бас гадаад явдлын яамд нэлээд удсан. За тэнд мөн л бодвол төсөлтэй холбоотойгоор нэлээд юм зогсонгүй байдалтай байсан. Сангийн яам руу шилжүүлж авсан сүүлийн жилүүдэд гүйцэтгэл өндөр явж байгаа. За ийм практикуудыг харсан баха. Ингээд сангийн яам руу шилжиж байгаа гэдгийг хэлье. За тэр 3 сар гэдэг дээр нэг ийм зүйл одоо яг хууль бол амьдрал дээр ингээд шалгагдаад болж байгаа болохгүй л гараад ирдэ штэ. Тэр заалт 3 сар гэдгийн заалтын өмнө тухайн жилийн гэдэг үг үсэг байхгүй байгаа юм. Бид нар чи одоо 2 хүрээ яриад байна шүү дээ. Сая 6 сард 26-ны хүрээ баталсан. Одоо бидний тодтол хийж байгаа чинь 25-ны хүрээ. Шал 2 өөр хүрээ байхгүй юу? 6 сарын хүрээг баталчаад тэрнээс хойш 3 сар одоо эсвэл 25-ны хүрээг одоо 7 сард өөрчилчөөд 9 сар гэдэг 2 хугацаа чинь ингээд 2 өөр ойлголт болчиход байгаа. Энэ өөрчлөлт дотор тэр өмнө нь тухайн жилийн гэдгийг нь оруулж байгаа шүү. Иймэрхүү заал зохицуултууд байгаа юм аа. Тэгэхээр хэдүүлээ хуулийн хайчинд ингээд хаанаас нь ч тайлбарлаад мушгаад засгийн газрыг оролдоод байж болохоор ийм заалтууд байгаа даа байхгүй юу? Тухайн жилийн гэдэг үг байхгүй учраас та нар 7 сард 25 оныхыг өөрчилсөн 26 онд биш үү 6 сард 26 оныхыг цоошноор ингээд баталсан гээд ингээд хайчин дотор аль руу ч мушгаад чирээд яваад байж болохоор иймэрхүү заалт байгаа учраас энийг нэг тийш нь болгочихвол гэж байгаа юм. Тэрнээс үгүй энд сахилга бат хөндөгдөх зүйл ерөөсө огт байхгүй шүү гэдгийг хэлье. За тэгээд тодтолоо өргөн бариагүй байна. Тодтолоо өргөн бариагүй одоо бүц бүрэлдэхүүн ярьж байгаа бүц бүрэлдэхүүн батлагдмагц тодтолоо яаж өргөн барих вэ? Аль хуулийн 34-1-ийн 2-оор 34-1-ийн 4-оор юу эсвэл хоёулынгийн үндэслээд өргөн барьсан ч болно. Энд ерөөс ямар ч одоо тийм саад байхгүй. Ер нь бол алдагдлыг болзошгүй ийм эрсдэл үүсэх ийм нөхцөл байдал үүсэж гэнэ гэдэг ирээдүйн цаг дээр л ярьж орох болчиход байгаа. Тэрийг бас л мушгина. Уг нь бол тодорхойлтууд нь эн чин заалтууд нь өнгөрсөн цаг дээр байхгүй. Гүйцэтгэл нь тэд гарсан бол тийм тохиолдол үүссэн бол гэсэн ийм заалтуудтай. Тэгэхэд л намар одоо хан шингээд унсан учраас намар тийм алдагдлыг явж цацаад харилах юм уу? Болцсон уу? Яг зүгээр булган туяа гишүүний асуугаад бас үнэлэлтэй байж магадгүй хэрэв хилцүүлгийн шаардлагатай бол хэдүүлээ зарчмын зөвлөлтөд санал гараад нэмж болно. Зөвхөн бүтэц бүрэлдэхүүн гишүүнээр тодтгол хийхийг одоо хийж болох нэгэд яах вэ? Нөгөө тодтгол хийх 3-4 нөхцөлчийн 3 сарын хугацаанд гарч ирэх юм бол хийдэг бай гэдэг чинь зөв шүү дээ. Одоо жишээлбэл ингээд нөгөө 3-4 нөхцөл чинь нөгөө 2 нөхцөл нь өнөөдөр бүрдсэн байвал хийхээс өөр аргагүй шүү дээ. Төсөө өрөөний мэдээл болохгүй гэж нэгээ суугаад иж болохгүй байхгүй юу? Тийм учраас зөвхөн засгийн газрын бүс бүрхэнд өөрчлөлт оруулалт гэхгүйгээр тогтвортой байдлын тухай хуулийн тэддүгээр заалтууд яасан одоо тодтгол хийх нөхцөл бүрдсэн тохиолдолд энэ хуулийн заалт хамаарахгүй гэж өөрчлөе гэдэг байгаа байхгүй юу? Тэ? Тэр би зөв байж магадгүй гэж бодоод байна. За 4 номер. Бид нар уг нь бас ингэж эхлэний сайн үйлбэр нь бол ингэж ярьж ирсэн юм. Тэгээд яг бас нэг бүрэлдэхүүнтэй холбоотойгоор суур хуулийн дээр айгүй том заалт орж ирэх гэдэг. Ажил нүсэр заалт болох гэдэг байхгүй. 34-1-ийг уг нь бүхэлд нь оруулж ирээд ийм тохиолдлууд төр 3 сарын хугацаанд үүссэн бол энэ 3 сар хамаарахгүй гэдгийг ийм хуулбар дээр бид нар ярьж ирсэн юм. Тэгвэл одоо энийг тэгж өөрчилж болно шүү дээ. Хөндсөн учраас санал гаргаад энийг зарчмын зөвлөлтөөр санал гаргаад тэрийг ингэж өөрчилж бүр маш сайн болно тийм. Ямар ч хуулийн зөвчлөг юм цаашаа. За бям згсээд. Тий сая 34-1-ийн 4-т нь болохоор төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийг тийм шилжүүлэх юм асуудал үүссэн бол засгийн газар яаралтай төсвийн тодтол улсын хурлд өргөн мэдүүлнийг заасны дагуу одоо орж ирж байгаа юм. Тэгээ энэний дагуу ингээд явсны дараа бол нөгөө 14 оны хилэлцүүлэг байхгүй яаралтны яаралтайгаар юм төсвийн тодтол өргөн барих одоо ирэх үүсэхээр тэр төсвийн тодтолыг өргөн барих үедээ 34 дугаар зүйлийн одоо ийм заалтууд эдийн засгт одоо тийм төсвийн орлого тасалдах юм онцгой нөхцөл байдал гээд ингээд өргөн бариа явчих болох бололцоотой гэж харж байгаа. Түрүүн чиг үүргийн тухайд нэлээд ярилцсан. Эдийн засгийн хөгжлийн яамд бомтын чиг үүрэг байх уу, сангийн яамд байх уу? За нөгөө юун дээр нөгөөх нь юу лээ? Зам тэрүү яам дээр яг нэлээд ярилцсан сая сангийн сайд хариулсан. Өнөөдрийн одоо тодорхой гайлын байгууллага маань бомтуудын асуудал эрхэлж байна. Гайлын байгууллагын хүрээнд одоо
боомтуудын маш томоохон За хөш болгонтой тодруулах юм уу? Хөш гişүн нэр зүгээр тэр нөгөө нэг одоо ингэж бас засгийн газрын бүс бүртгэнд өөрчлөлтөөр бол хамаарахгүй өчөж байгаа ш. Тэгэхээр тэхгүйгээр өөр шилж байгаа ш. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тэдгээр заалт хангасан нөхцөл бүрдүүлгээд ингэж явчих бас болох юм. За болгонтой гişүний микрофоныг өгье. Харин энэ яг тэгж харагдаад байлаа. Хэрвээ тодтгол хийнэ л гэхэл юм бол орлого тасралаад тодтгол хийнэ гэх юм бол эхлээд төсвийн хүрээгээ өөрчлөөд 3 сар хүлээгээд дараа нь тодтголоо өргөн барина гэхээр тэр орондор төсөв хүндрэхээр нөхцөл байдал үүссэн байгаа даа. Яг манай нөгөө хасаад ажлын хэсэг баг маргааш нөгөөдрөөс бид нар хуулиа өргөн барихаар ажиллаж байна. Тэрүүн дээр бас энүүнийг хөндөж болохгүй бол оруулж ирээ да. Тэгэхгүй бол одоо энүүнийг хөндөд ороод ирвэл айгүй л энүүн дээрээ фокуслж одоо юу үсээр байгаад маргаан үсэж байгаад харин тэ суур хууль хөндлөө гэж маргаан үсэж байгаад одоо энэ нөгөө бүтцийн хууль нь батлагдахгүй. За ингээд тодтол нь цагтаа орж иж чадгаа очиж магадгүй гэж. За гэтэл нэг ийм юм бас харагдаад байгаа жахаа сайдаа хэрвээ зөвхөн бүтцтэй холбоотойгоор төсвийн тодтгол хийх гэж байгаа бол зүгээр нэг төсвийн ерөнхийлөн захирагчаас нөгөө ерөнхийлөн захирагч руу шилжүүлнэ гэсэн. Орлого зарлагаар оролдохгүй юм шиг харагдаад байгаа байхгүй. Тийм бас нөгөө талтай. За бүрдөө гişүү асуулт асууя.